Сайн мэцхан залуучуудаа Утганбаатарын мөнхч юм байна. Би яг л чиний бас та нарын адил. Омгших түүх, огших цус, очих эх орн, эвээх тэнгэр, эдлэг тансаг газар нутаг. Гадагшаа дэлхийд нэртэй дотгошоо халуун цэст хүн арттай Монгол улсын баян иргэн байна. Бид материалаар бус. Эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч чадал, эрч хүч, эрх чөлөө, хүсэл мөрөөдлөөрөө би баян. Би энэ Монгол улсыгаа хөгжиж дэвшсэн, баталгаажсан, үр хүүхэд минь тэнүүн жаргалтай, өөрөө би сайхан амьдрах улс орн болоосоо гэж хүсэж мөрөөдөж, зорж хөдөлмөрлөж яваа чамтай л адилхан жирийн нэгэн оюутан залуу байна. Тиймээс би улс төрд сонгуульд иргэний үүргээ биелүүлж маш идэвхтэй оролцдог. Өнөөдөр байгаа асуудлыг сонголтоороо би шийдэхгүй бол өнөөдөр миний асуудлыг миний эсрэг шийдээд байгаа. Мөн залуус бидний 90 үе ирж байна. Удахгүй хэдхэн жилийн дараа залуус бид энэ улсыгаа удирдаад авч явна. Тиймээс ч өнөөдөр залуус бидний үүрэг өрөөл нийгэмд маш их байна. Тийм ч учраас бидний санал сонголтыг булаалтаж байна. Хар цагаан хар PR явуулгууд маш их явагдаж байна. Хүнийг өндөр нам өргөн бүдүүн гарал үүсэл яс үндсээр нь ялгарлан гадуурхаж байна. Илбэгдөрч ерөнхийлөгч метр 67 см өндөртэй. Чиний хувьд намхан байж магадгүй. Харин миний хувьд үгүй. Учир нь Монгол хүний дундаж өндөр метр 70 см өндөртэй. Монгол бааtruуд дэлхийн талыг эзэлж явахдаа дундаж өндөр метр 65 см байсан. 1989 онд 76 жил ноёлсон улаан коммунизмыг амь өсөнд тулахдаа Илбэгдөрч болон түүний нөхөд намдаагүй. Зориг нь маш өндөр байсан. Энэ үнд ямар ч биологийн өндөр намын харьцаа, ямар ч падлий хамаа байсангүй. Тэглээч дэлхийн олон мундаг лидер, улс төрийн зүтгэлтэн хүмүүс намхан байсан ба. Жишээ нь Махатма Ганди, Македон Александр, Францын эзэнхэн Наполеон, Монгол их гүрнийхээ хувлаа гэх мэт мундаг лидер хүмүүс 150-аас 160 см өндөртэй байсан ба. Тэгэхээр улс гүрний хөгжил дэвшил ахицтай явхад хүний өндөр нам өргөн бүдүү хүч чадлын хэмжээ бол ямар ч хамаа байхгүй. Харин бид эрдэм мэдлэг, дадлаг, туршлага хийсэн бүтээсэн зүрх сэтгэл дээр нь бид нар дүгнэлтээ хийж сонголтоо өгөх ёстой. Залуус бид нар тэнэг хүмүүс биш ээ. Бид бүгдийг мэдж байгаа, харж байгаа. Энэ утгагүй хар тэнэг PR-уудаараа залуус бидний тархийг угааж сонголтыг эргүүлж чадна гэж бодож байгаа бол горьцны чинь гарц гэж биелнэр. Бид бол шинэ үеийн ухаант залуус шүү. Анхаарал тавьсан баярлалаа залуучууд.